Босоо бадарчийг босохгүй болтол нь залхаасан чон цэ туяа. 30-аад оны их хэлмэгдүүллийн үед зарим аймгийн шилийн сайн ирчүүд аль нь улаантан, аль нь цагаантан, аль нь аврагч вэ, аль нь дайсан бэ гэдгийг сайтар ухаараагүй улмаас хувьсгалын эсэргүүнүүдийн талд орж явсан баримт цөөнгүй байдаг юм. Тэрч байтугай авраг цол хүртэж чадаагүй нэгэн алдар цуутай бүх хүртэл маршал чой балсанд гомдсондоо эсэргүү босогчдтой нийлчихсэн цохиж явсан байдаг шүү дээ. Үүн лүгэ ногоон малгайтнууд ч бас зарим нэгэн шилийн эрийг эсэргүү босогчдын эсрэг ашиглаж байсан байх юм. Жишээлхэд 30-аад оны үед Баруун аймагт нэг хэсэг алдаршсан чон хэмээх цэ туяа шилийн эрийг ногоон малгайтнууд зориуд дуудан уулзаад "Заахөө чи бодвол их орондоо хайртай л үздэй. Шилийн эрчүүд бол дан ганц амин хувийнхаа төлөө биш нийтийн төлөө тэмцдэг юм. Тийм болохоор ч та нарыг шилийн сайн эргэж ард түмнээс хүндлэн биширдэг шүү дээ. Танай нутагт гадаад дотоодын дээрэмчид их болсон байна. Ялангуяа босоо бадарч гэдэг дээрэмчин бүр дийлдэхэ байлаа. Бид өмнөөс нь машинтай очиж болохгүй байна л да. Машины дуу сонсонгуудаа л уул хад руу орж бүгчгээд байх юм. Тэгэхээр чамд буу бариулаад түүний өдөөс явуулмаар байна" хэмээсэн байна. Хариуд нь чон цэ туяа. Миний авьяас гэвэл чон шиг уйлж чаддаг. Бас морин дэлэн дээр хэд хоногийн турш хийсч явж чаднаа. Харин амьд яваа насандаа буу шийдэм огт барьж үтсэнгүй. Тэр дундаа амьд хүний өдөөс буу шагааж яваагүй. Та нарын хүсэлтийг би биелүүлж чадахгүй бахаа гэж адарсан байна. Тэгтэл ногоо малгайтнууд "Заахөө тэгвэл 100 бодын хэрэгтэй таныг Батгүн шоронгийн зэвүүн өрөө хүлээж байна да. Тэнд очиж хэвтэх юм уу? Нутгийнхаа уул хадаар инэрлгүй дайснуудтай хөөцөлдөж давхих юм уу? Өөрөө л мэдтээ" гэсэн байна. Ингээд чон цэ туяа аргагүй ирэхэнд буу шийдэмтэй нөхөрлөх болжээ. Ногоо малгайтнуудын занаанд орсон босоо бадарч гэдэг нь үнэхээр л болж бүтэхгүй итгээд байсан бололтой. Тухайн үед амар буянтын хийдээс лам хар нийлсэн 20-од өрх айл Өвөр Монголын Альшаагийн нутаг Шарманз руу дөрвсөн гэдэг. Тэд аль болох хүн хар нутгалдаггүй газраар явахыг хичээж байсан ч усаар дутагдахын эрхэнд говийн багахан шиг бүрд бараадан буудалснаас хамаг лайл анчгийг өөрсөд дээрээ дуудчихсан байгаа юм. Ийхүү буудалснаас болж шөнө нь буу шийдэм агссан 10 гаруй морьтон гинэт дайран орж ирээд алаан хидаан дээрэм тонуулыг чухмал бахаа хантал хийжээ. Харамсалтай нь тэдгээр дээрэмчдийн дунд анх амар буянтаас хамт дөрвөн нүүсэн ч "Бид нутгаа орхиж үнэхээр чадахгүй юм байна. Эндээ л үлдээ да. Та нар биднийг өршөөгөөрэй" гэд хоцорсон дорсгой пунцаг босоо бадарч нарын 3-4 хүн байсан гэдэг. Дөрвөн зугтаж яваа нутаг нэгтнүүдээ харийн хүмүүстэй хамтран дээрэмдэж боснуулна гэдэг бол яавч эрүүл сарвал үйлдэл биш юм. Хожим хойно босоо бадарч гэгч нь хувьсгалын эсэргүү баруун Дамдын сүрэнгийн отрядад нэгдснээр олон 10 эх орончийн зүрхээр туг тагсан байдаг юм. Тунгалаг тамир кинонд хувьсгалын эсэргүү бадарч дахар гэж гардаг шүү дээ. Магадгүй зохиолч Лодой Дамб эх орноосоо урвж илгэн саднаа хүйс тэмтэрсэн босоо бадарчийн тухай дуулж сонсоод бадарч дахрын дүрийг гаргасан ч байх үндэстэй юм. Олон 10 хүний зүрхээр туг тагсан босоо бадарч төдөлгүй үйлийнхээ үрийг эдэлж ногоон малгайтнуудын бэлтгэж явуулсан чон цэ туяагийн суманд оногдож хүн дээр шархаджээ. Тэрбээр шархандаа халууран хэвтэхтэй "Би ингэж зовж чадахгүй нэ. Алив одоо намайг буудаад өгөөч" хэмээн хамсаатнуудаасаа гуйснаар тархиндаа сум зоолгоод тамийн орон руу илгээгдсэн гин. Харин дорсгой пунцаг нь ногоон малгайтнуудаас амь зулбан зугтаж Өвөр Монголын Альшаагийн нутаг Шарманз руу дөрвжээ. Ёстой л нөгөө лам олдохгүй бол буцахтаа залнаа гэдэг чинь энэ болсон байна. Тэрбээр Шарманзад дөрвөж очсон нутаг нэгтнүүдийнхээ өмнө сөхрөөд "Би гэдэг хүн ухааны мунхаг шунлын гайгаас л болж бүтэлгүй муухай хүмүүстэй нийлж та нартаа том нүгэл үлдсэн. Босоо бадарч намайг хүчээр дагуулж явсан юм. Би ам гарахын эрхэнд босоо бадарчтай хамт та нарыгаа дээрэмцэн. Өчүүхэн муу нүгэлтэн мөн билээ. Та нар намайг ивэлдээ авч хайрлаач" хэмээн уйлан дуулж байсан гэдэг. Ямар тач чон цэ туяа ногоон малгайтнуудын өгсөн үүргийг ягштал биелүүлж босоо бадарч гэгч дээрэмжнийг босохгүй болтол нь залхааж нутгийнхаа ардуудад бяцхан буян үлдсэн байгаа юм. Гэвч тэр хожим нь "Би дээрэмчин алж буян үлдэх биш. Эрдэнэт хүний амийг хөнөөж нүгэл үлдсэн хүн дээ"
гэж ирээд л өөрийгөө зүхэж ярьдаг байжээ. Хүн болгоныг эрдэнэт хүн гэж дүгнээд байх нь бас учир дутагдaltaй л да. Жишээлхэд олон зуун хүний амьд хүрсэн Осама бин Ладеныг эрдэнэт хүн гэж дүгнэж болох юм уу? Ингэж дүгнэж болохгүй учраас л Америкчууд хэдэн жилийн турш түүнийг ирж хайсаар байгаад алж устгаж санаа амарсан байдаг. Дашрамд хэлэхэд Чон Цэ Туян энд тэндээс адуу хөөж мэргэшгээс гадна яг л чон шиг үлдэг нэгэн байжээ. Тэрээр уул хаданд очиж чон шиг үлээд өөр дээрээ чон дуудаж ирүүлээд л яндан саарал мориндоо яргаа ташууран барьж мордоод цугларсан чоннуудыг цувуулж хөөсөр сарсан хоншоройг нь тас цогтөг байсан гэнэ. Хожим харин ногоо малгайтнуудын буйнаар буу шийдэм хэргэлдэг болсноор уул хаданд очиж чон шиг үлж өөр дээрээ дуудан ирүүлээд л өөдөөс нь гал нээдэг болж. Тийм ч учраас Манер 1942 онд 60 настайдаа өөд болох хүртлээр чоногнож улсын бэлтгэлийн төлөвлөгөөг нэг хэсэг давуулан биелүүлсэн байгаа юм. Чон Цэ Туя шиг үлдэг төрөлхийн авьяастай хүн дээхэн үед мэрсэр байсан гэдэг. Жишээ нь Хөвсгөл аймагт Аля Гава гэдэг хүн байжээ. Энэ хүн чон шиг улхаас гадна нохоо шиг хуцдаг, адуу шиг янцгаадаг, аля наргаанч, хошин шогч, ардын аман бэлэг авьяастан байсан гин. Ямар сайндаа л гэрээсээ гараад нохоо болж хуцахад ойр авийн нохот нь дагаж хуцаад сүйд болдог байжээ. Аля Гава гэж нутгийнхандаа алдаршсан энэ хүн 1906 оны улаан морин жил Засагдхан аймгийн Эрдэнэ дүүрэгч бангийн хошуунд төржээ. Хүмүүс түүнийг хаан л очино, чон болж улайтгаач, нохоо болж хуцаач, тарав болж хошгорооч, бог болж урамдаач гэж гуйж шалгааж явуулдаггүй байж. Түүнийг чон болж уйлахад уяан дээр байсан морд чихээ сортолцуулан хамраа тачигнуулж, уяагаа тастан давхиж байсан удаатай хаж. Аля Гава бас хөөхөн залтай нэгэн явжээ. Тэрээр нэг удаа хатгал сумын нутгаас мөрөн орох гэж унаа ирээд цөхрөнгөө барж. Тэгээд аргаа барахтаа нэг айлаас хариугүй туранхай морь гууж унаад навсархай дээл өмсөд замд гарчээ. Гэвч явандаа морин эцэж суйлдаад өөрөө ч бас өлсөж цангаад замдаа тааралцсан нэгэн айлд буухад гэрийн эзэгтээ унаж ирсэн мориндоо тогсон имэйл өмссөн хувцсыг нь хараад жихүүрхэж байгаа бололтой. За эн чин хаанасаа хаа урж яваа хачин хүн бдэ гэхэд Аля Гава. Ах нь үннийг хэлэхэд шоронгоос оргож яваа хүн хоол зайл хэрэгтэй байна гэсэн байна. Тиймээс гэрийн эзэгтээ түүнд хоол цай бэлтгэх зураа айлынхаа хүнтэй сэм өгсөж манайд ирсэн хүн шоронгоос оргож яваам гинэ. Унаж яваа морь өмссөн хувцс нь авахын тамтаг алга. Өнөө шөнө биднийг төвөөх нь ойлгомжтой боллоо. Хурдан явж цагдаагийн газар хил хөргээтгэе гэж шордсон байна. Нээрэж төдөлгүй машинтай хүмүүс давхин ирээд Аля Гаваг баривчлаад аймгийн төвд аваачжээ. Тэгэхэд нь Манер дарга нартай золгоод дал мөрийг нь алгадангаа. Эцэнхий морьтой яаж аймгийн төв орё доо гэж шаналж байлаа. Харин шоронгийн хоригдлын дүрд ороотгсон чинь тун ядах юмгүй машин ирээд авчихлаа шүү гэж хэлээд инээж байсан гэдэг. Аля Гава нэг удаа хариу бүрий болсон хойно уулын орой дээр гараад чон улан уйлахад тал талаас нь олон чон цугларчээ. Гэвч буруу хэрэг хийснээ мэдээд хадны орой дээр гарч үе шүдэнс зурсаар байгаад өглөө нар тустал аргацааж байсан гин. Чон шиг үлдэг авьяас нь өөрийг нь ингэж айдаст живүүлсэн удаатай. Харин энэ үед шилийн эр Чон Цэ Туя байсан бол өөр дээр нь ирсэн чоныг яндан саарал морь яргай ташуур хоёроороо бужигнуулаад хайчихсан байхгүй юу?